За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Би улаан лойлоо танаад нөгөө усанд хийсэн маань ийм сайхан үндэс гараад ирсэн. Бүр дээрээ ингээд цэцэглээд шууд жимсээ өгөх гэж байна. Улаан лойлоо арай ийм 2 савнд хийсэн байгаа. Тэгээ хоёулаа ийм сайхан гарч ирсэн. Битүү гараад ирээд ингээд цэцгэлсэн юм байж байна. За газар шигтгсэн шоронт шууд хөрсөн шууд шигтгсэн юм сайхан ургаж байна бас. Ийм ингээд сайхан ургаж байна. За тэгээ би та бүхнийг одоо таналт хийгээ шигтгэхдээ анхаарах гол юм юу вэ гэвэл энэ болохоор шивга байна. Шивга ингээд ил байхаараа бас хүндэс сухтай айгуу муу байна. Шивгаг энэ улаан лойл шиг ингэж ил шигтгээд ингээ ил ургуулахгүй дээрэс нь юм хоонцор саваар тагж өгөх юм бол шивга маань сайхан ургана. Энэ хоёр шивга тэгээд жоохон чарал байна. За ингээ тагласан шивга маань хараа хамаагүй дээр юм сайхан ургаж байна. Тийм учраас шивгагаа таналт хийгээ дандаа ингээд хоонцор саваар таглаарай. Энэ хараа шивга хатчихсан. Улаан лойл бол хүчрэхийг ингээд шигтэхэд за тийм учраас та бүхэн улаан лойлоо шигтгээд улаан лойлоо их олон болгоод тэгээ шивгагаа бас ингээд шигтгээд энэ жил ингээд олон болгоод маш их ургац сураагаарэ гэд боломж байгаа шүү. Тэгээд их ургац сураагаараа та бүхэн. За энд бас ингээд цоохор маялзан хоол ихтэй тайрч аваад усанд хийчин. Тэгээ дээрэс нь ингээд шин навчнууд гараад ирвэл одоо энийг үндэс гараагүйсэн ч гэсэн шороо шигтгэчихэд энэ чинь сайхан үндэс гараад тэгээд энэ тусдаа гарсан цоохор маялз болгон чи ингээд үндэстэй болоод ирэхэд дэлгэхэд ингээд 4 ширхэг цоохор маялз дараа нь гарна гэсэн үг. Энийг ингээд салгаал 4 ширхэгээр ингээд тарчна гэсэн үг. За бас ингээд тарч болно шүү. За энд би нөгөө өргөстхэмхээ тайраад шигтгсэн байгаа. Хараа таглцсан юм гоё ингээд танаад ингээд шигтгсэн ингээд таглцсан ингээд гараад ирсэн. Энийг таглаагүй хийсэн чи ингээд хараа. Тийм учраас та бүхэн тарвас өргөстхэмх энтер болвол тайраад ингээд шороод шигтгэхдээ заавал ингээд хуунцар саваар таглаж өгөөрэй. Тэгвэл сайхан ургах юм биш үү гэдгийг та бүхэндээ захий. За би энд нөгөө хөр сонгоно бас ингээд шигтгэсэн тайр шигтгэжсэн. Энэ хөр сонгон бас ингээд тайраа шигтгэжсэн хөр сонгон. Гэтэл одоо ингээд голоос ингээд ургаад одоо үр өгнө гинэ энэ үл тайр шигтгэжсэн. Энд одоо би та бүхнийг харуулъя. Хуунцар савныхаа тагийг авъя. Дараа ингээд тайр шигтгэчээр ингээд ургаад ирнэ. Надад жилийн болохоор энэ жил өрөө өгөх гээд ингээд тийм учраас та хөр сонгоноос ингээд ургаж ахтанд шууд тайрч авч хоолндоо хийгээл тэгээд үзүүрийн үлдээчгээд үндсийн үлдээчгээд ургаж шүү сайхан. За одоо энэ чинь нөгөө шигтгэсэн цоохор маялз байна. Тэгээ салгаж суулгасан энэ хараа юм гоё ургаж байна. Энэ нөгөө энийг усанд хийгээд жохоо ингээд дээшээгээ навч гараад ирэхээр зэрэг ингээд салгаад энэ нэг л цоохор маялз ингээд 3-4 ширхэг болж салаад ийм жохоо юм ингээд салгажсэн байхгүй үндэс гарцныхын дараагаар тэгсэн чи одоо ийм хүчрхэг том ургацсан байна. Манайд одоо талбай байхгүй болохоор би ингээд нэг юм жоохон газар ингээд шаваарлуулаад бүгдийг хийчихнэ сайхан. Энд бол зөндөх юм жижигхэн юм хайрцаг зөндөх юм хийцэн байгаа нь.
Бас нэг юм хэлэхэд энд нөгөө вантуу маань цэцэглээд вантуугаа өгч байна. За ийм нэмхэн байхад нь бол аваад энэ ногоон гадна талын хальцтай шууд хэрчээ тоот хийж болно. За жоохон том болоод бүр ийм том болоод голдоо ингээд нөгөө вантуунд гараад ирэх юм бол гадна талынх нь хальсыг хальслаад хаал хийж болно. За ингээд хонцор савнд салаатнуудаа ингээ хийгээд зүтсэн. Энэ хонцор савнд хийгээд зүчгэр их амар юм байна. Хорхош авж идэхгүй. За ингээ та бүхэнд амжилт хүсье. Та бүхэн тэгээд таравсан ургаст хэмхээ улаан л ойлоо бүгдээ сайхан танаад тэгээ шорон шигтгэл ургуулад байгаарэ. Тэгвэл их ургац авна шүү гэж та бүхэндээ амжилт хүсье да.